Гандан орчмын нийт бүсийг 55 газар чөлөөлөх энэ ажлыг хэрэгжүүлэх ажлынх нь эхний танилцуулгыг харж байхдаа дэмжмээр санагдчихсэн. Ногоон байгууламж бид нар байгуулах энийг би дэлгэрүүлэх олон бий олох цэцэрлэг түрээлэн болгох ажлыг дэмжихгүй байх боломжгүй. Гэхдээ нэг хэд хэдэн тодорхой асуултуудад хариу авахгүй бол энэ бас дахиад шууд дэмжиж явах боломжгүй байх юм болов уу гэж би бодож байна. Ер нь Гандан бол өөрөө соёлын амьдрал, эдийн засаг, түүхийн юм нийлмэл экосистем байгаа байхгүй юу? За тэгэд энэ яаж юм гэхээр нөгөө уламжлалт, гудамж, жижиг худалдаа, эргэл мөрцгөлийн урсгалт нь өөрөө ландшафт нь байгаа Гандангийн. Гэтэл энийг зөвхөн эргэл мөргөлийн газар байх үүднээс нь биш, бүр ингээд бүтэн системээр нь өөрчилж ногоон байгууламж болгоно гэдэг нь үнэхээр ингээд гайхал төрүүлж байна. Та нар ч Баянгол дүүрэгт Баянгол хот байгуулна, улсын төсөв дээр Гандан орчмыг юу яана гэд шинээр дахиж юу хийн гэд хөрөнгө оруулалт хийн гэд ингээ 20 орчим тэрбум төгрөг ингээ тавьсан байсан. Гэтэл өнөөдөр нийслэлийн төлөөлөгч нар энэ Гандангийн өөрийнх нь өв соёлыг устгах Улаанбаатар хотод байгаа хамгийн сүүлийн юу вэ? Өв соёл тээсэн газар бол Гандан орчим байгаа. Тэгэд энд нэг нэлээд олон асуултууд тодорхой биш байна. Тэр нь юу гэхээр 55 га талбайд нийтдээ хичнээн төгрөгийн газар төлөвлөлтийн төсвөө дахиад 55266 иргэний эрх ашиг өмчлөх эрхийн гэрчлэгээтэй 806 нэгж талбар гэдэг. Энэ болгоны эдийн засгийн үндэслэл тооцоолол, ач холбогдол, эренбийг нь юу нь яаж гаргасан бэ? Энийг та хичнээн төгрөгөнд тооцоолж 806 нэгж талбарын 144 аж ахуйн нэгжийн хичнээн тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудал шийдэгдэхгүй энд газар чөлөөлөлтөнд орох бай. Эний чинь нийслэлийн төсөв даах юм уу? Энэ дээр та нар ямар байр суурьтай байгаа? Энийг бүр тодорхой эдийн засаг үр ашигын тооцооллыг ингээд тодорхой хэлж өгөөч. Хоёрт нь иргэдээ санаас ажиллагаа хэдэн үе шаттай юу яасан бэ? Зохион байгуулсан бэ? Хичнээн иргэн аж ахуй нэгж зөвшөөрөөд энэ төсөл болоод орж ирж байгаа бэ? Хэрвээ энэ иргэдийн тодорхой хэмжээний дэмжлэг аваагүй энэ сайн дураараа ингээд эдийн засгийн үр ашиггүй байдал бий болгож энэ дахиад энд олон 5266 иргэний амьдрах эрх бизнес гэд маш олон юм руу халтах гэж байна л да. Энийг ер нь та нар юу гэж харж байгаа вэ? Энэ хоёр дээр нэг тодорхой хариулт авъя. Тэгэд энэний дараа саналаа хэлье. За баярлалаа. За ерөнхий архитектор Төгс Дэлгэр. За Гандан орчмыг бол Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр аялал жуулчлалын бүс байхаар бол тогтоосон байдгаа. Нийт 3 удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу эсрэгчлийн ерөнхий төлөвлөгөө яг энэ орчимд 55.8 гагаар хийгдэж 2015 онд 15 дугаар тогтоолоор бол батлагдсан байдаг. Тэгээ энэ үед батлагдахдаа 31 гудамжаар ширхэглэн бүсчилж хуваагаад за айл болгонтой санал шүүмжлэл саналыг авсны үндсэн дээр барилгажих хил хязгаар өндрийг тус бүрээр тогтсон байдаг ийм нарийн төлөвлөлттэй гэр хорооллын шинжилсэн дахин төлөвлөх батлах тухай юм тогтоол гарч ирсэн байдаг. За энэ дээр бол шар суурьшлийн бус болон за улаан суурьшлийн бус гэдэг нэг хамгийн өндөртөө 15 м. За шар суурьшлийн бус нь бол нэг 9 м байна гэж ингэж төлөвлөсөн байгаа. За өнөөдрийн бид хэдийн оруулж ирж байгаа энэ ногоон байгууламж болгох төсөл нь өөрөө за мөн яг энэ хөгжлийн хэсэгчлийн ерөнхий төлөвлөгөөн дээр тусгаж байсантай адилхан худалдаа үйлчлэгээний гудамж төсөл буюу зүүн хаалгыг нээх зүүн урсгалыг нээх юм ихний нэгдүгээр үе шат гэж бол та бүхэн харж болно. За үргэлжлүүлээд баруун урагшаа гэсэн ийм байдлуудтайгаар бол орц гарцыг бол нэмнэ гэж анхны төлөвлөлтөн дээр суусан байдаг. За энэ удаагийн оруулж ирж байгаа зүүн талын буюу 2.2 га орчим нутаг дэвсгэрийг бол 1 м квадратын 1.2 сая төгрөгийн үнэтэйгээр бол ингэж чөлөөлөлт бол хийгдэж байгаа. За энэ дээр нэгж чөлөөлөх талбар нь 69 нэгж талбар байгаа бөгөөд за ногоон байгууламж худалдаа үйлчлэгээний гудамж жишг гудамж төсөл болгоно гэж төлөвлөж байгаа юм. За энэ маань өөрөө цаашлаад самбуугийн гудамжтай нийлэх за хотын томоохон юм ногоон коридор болох ёстой маа гэж ингэж төлөвлөж байгаа. Алхахад ээлтэй ногоон байгууламжаар хүрээлэгдсэн бол ногоон коридор болох нэ. За иргэдийн санал шүүмж дээр бас нэлээдгүй удаагийн саналууд хөгжлийн төлөвлөгөө хийж явах хугацаанд 674 айл өрхөөс за 400 айл өрхөөс гэдэг ингээд дахин төлөвлөлтөнд энэ орох судалгаанууд бол тус бүр бол хийгдэжсэн. Эдгээр судалгааны үр дүнгууд дээр бол одоо ерөнхий төлөвлөгөөнүүд маань бол батлагдаад явж исэн бахнэ. За тэгээ мөн зөвхөн зүүн хаалгаас гадна за
чөлөөлөх нэг талбар 21 буюу 0.7 орчим нутаг дэвсгэр зүүн ертөнцийн зүгээр зүүн урд хэсгийг бол бас чөлөөлж байгаа. За яг энэ орчмыг бол зөвхөн ногоон байгууламж байна гэдгээр ингээд явж байгаа. Тэгээ ерөнхийдөө цаашдаа гандан яаж одоо хөгжүүлэх вэ гэхээр яг л энэ 2015 онд батлагдчихсэн тогтоолын дагуу за аль болох гудамжуудыг бол нэмэх нь байна. Бусад хэсгүүдээр бол аль бол иргэдтэй зөвшөлдөж за сая яг шар суурьшлийн бүсийг 9 метрийн өндөртэйгээр байна гэдгээр бол зөвшөлдсөд дахин төлөвлөлтийг бол хийгээ явна гэж ингэж төлөвлөж байна. За баярлалаа. Төгс дэлгэр хэлж шít 2015 оны тогтоолоор тэгээд нэг хэсэг худалдаа үйлчилгээний гудамжийг нэмэгч хийхийн тулд нэг хэсгийн худалдаа үйлчилгээнийх нь гудамж юуг нь аж ахуйн нэгжийг нь газрын чөлөөлөд эргэж төлөвлөлт хийн гэдэг чинь зүгээр эн чинь мөнгө угаалт шиг харагдчих шít. 2015 оны эхний төлөвлөлт чинь одоо энд 26 онд уяж орж ирэх гэж байгаа бол бүр ногоон байгууламж болоод орж ирж байгаа гэдгийг та нар ойлгож байгаа юм тест. Тэ? Эн чинь ингээд зөрчилдөж байгаа байхгүй юу? Тийм учраас одоо ингээд нэг юм айл дээр үеийн нэг тодорхой хэмжээний ногоон бүс болох гэжсэн газрыг оруулж ирээд бүхэл бүтэн 55 гагаа тэр чигээрээ шүү дээ. Гандан одоо та тэр гандангийн хоёр талаар чөлөөлөх газрыг чинь бид тэр зургийг харсан. Тэгээ тэрэн дотор чинь ямар ч тийм бизнес худалдаа байхгүй нэг хэсэгч талбай байхгүй шүү дээ. Тэгээд эргээд дахиад энийг За асуулт нэрэлээ. Нийслэлийн газар зохион байгуулалтын албан Мөнхбаатар. За энэ онд нийтдээ нийслэлийн газар чөлөөлөх ажил бол нийтдээ 12 орчим мянган нэгж талбар тусгагдсан. За үүнээс эренблээд нэг яралтайгаар бол 4900-аад орчим нэгж талбарыг чөлөөлөе гэдгээр ийм судалгаануудыг хийгдсэн. 1-2 энэ жилийн газар чөлөөлтийн ажил бол сарын өмнөөс эхэлсэн. За одоогийн байдлаар 680 орчим нэгж талбар дээр хөрөнгийн үнэлгээ орцсон байна. Одоо тайланг хүлээж гин гэсэн үг. За хөрөнгийн үнэлгээний тайлан гарч ирэхлээр иргэнтэйгээ дахин зөвшөлдөх ажиллагаанд орохоор хүлээгдэж байна. Түрүү хэлсэн энэ нэг хэсэг бизнесийн үйл ажиллагааг газар чөлөөлөлтөөр хийж дахиад нэг хэсэг бизнесийн үйл ажиллагаа явуулна гэдэг нь өөрөө энэ зөрчил. Хоёрдугаарт энэ улсын төсвөөр тавигдсан 20 хэдэн тэрбум төгрөгийн тогтчлолттой яаж энийг уйсан. Энд чи одоо дээрээс уялдаатай явах юм. Мөн танаа намын мөрийн хөтөлбөрт 14 хот гээд 14 хотынхаа нэг нь Баянгол хот гээд байна гэсэн. Тэгэд энэ бүхний чи ингээд эн чин зөрчиж байгаа маа. Би та нарын өмнөөс санаа зовоод байгаа. Ингээд 20 хэдэн одоо ингэж штэ тэнд чөлөөлт явагдана гэд нэг сарын өмнөөс эхэлсэн 20 хэдэн хүн очиж суучихсан. Тэгэд энийг ямар одоо юутай ууйч хэний шигдвэрээр ингэж гаргаж ийм их ажиллагаа явуулж байгаа. Энэ бол ингэ зөрчилж байгаа. Тэгэхээр би ийм гормын санал гаргасан. Одоо тухайн бүсэд олон жил амьдарч байгаа иргэдийн өмчлөө эрх, амьдрах орчин, асуудал нь хичнээн бизнес эрхлэгчийн хэдэн төгрөгийн хөрөнгө, бизнес санхүү бүртгэл өртөж байгаа. Юу ч тодорхой биш. Ямар ч тодорхой мэдээлэл авахгүй. Зүгээр нэг танилцуулгын хэлбэрээр орж ирж байгаа учраас би энэ дээр гормын санал гаргаж байна. Энэ асуудлыг юунууд эдийн засгийн үр ашигт өгөөжийн тооцоо, ард иргэдийн нийтийн санал асуулгын дүн энтрийг хилцгээр дахиад хойшлуулъя гэсэн ийм би гормын санал гаргаж байна. Энэ бол одоо ингээд дахиад ингээд явах юм бол зүгээр л надад бол юу харагдаж байна гэхээр энэ 60 тэрбум төгрөг эхний ээлжид одоо хитэн газарт гэлээ 2.1 га газарт 60 тэрбум төгрөгийн чөлөөлт явагдах гэж газар чөлөөлт. Тэг ингээд 60 тэрбум төгрөгийг бид нэр өрн энийг дахиж бизнес судалдааны талбар болгох юм бол ингэж хийх шаардлага байгаа мó. Хоёрдугаарт гандангийн өөрийнх нь өв соёлын асуудал ингээд байхгүй бол одоо Улаанбаатар хотын хамгийн сүүлийн өв тээсэн газрыг бид нар байхгүй болох ийм шийдвэр гаргах гэж байна. Улаанбаатар хотод хангалттай их ногоон байгууламж байгуулах талбай байгаа. Хэрвээ тийм бол 60 тэрбум төгрөгөөр налах баг ханга багнуурт өчнөө олон бизнес эрхлэгчийг дэмжиж хийх боломжтой ногоон цэцэрлэг түрээлэн юу хийх боломжтой. Тэнд дахиад 100 мянган хүний амьдралын асуудал яригдчих. Хоосон газрууд байж гин. Хоосон бизнес орчин байхгүй байна. Энийг ингээд зөв төлөвлөж болохгүй байгаа мó. Ингээд дандаа нэг иймэрхүү байдлаар ороод ирлээ. Өнгөрсөн жил бид нар өнгөрсөн 5 дахь өдрийн хурал дээр нэг их 80 төгрөгийн газар чөлөөлт явагдсан байна гэдгийг хэлсэн. Хэн ч ойлгоогүй. Ингээ ийм эдийн засгийн үр ашиггүй шийдвэр гаргаад ингээд маш олон хүнийг 5266 иргэний эрх ашигыг хөндөд энэ хүмүүсийн шилжилт хөдөлгөөн бизнес нь хаана очиж суух хэн тэнд очиж тэр бизнесийг хийх амьдралынх нь их усрыг нь батлаа энтрийг хэн хангах ийм шийдвэр гаргачаад би та хэдийг энэ дээр жоохон эргэж хараад энийг хойшлуулаасаа гэж хүсэж байна.
Энэ ингэж явж болохгүй байхаа. Та бид маань жоохон дахиад нэг хараад дахиж ярилцсан зөвх. Тийм учраас би гормын санал гаргаж энийг дахиж хилцэх. Энэ тодорхой асуудлуудыг шийдвэрлэх иргэдийн санал асуулга дээр үндэслэсэн тэр эдийн засгийн үр ашигын тооцоо. Одоо эндээс баахан бизнес чөлөөлөд ногоон байгууламж болгоно гэж юм. Тэгэд энэ дээр дахиад бизнес төлөлт явагдах нь шүү. Энд чинь эргээд айгүй том зөрчил үүсгэнэ. Одоо бид хэд иргэдээ сонсоод иргэдийн санал асуулгаар асуудлыг шийддэг, эренбэлдэг, хийдэг болохгүй бол зүгээр л нэг өглөө босч ирээд л хэдэн төлөөлөгч суужгаад л хэдэн төгрөгийн төс энэ газрыг чөлөөлнө, ийм болно. Анх сонсоход бол гой сонсогдчихсэн. Нэрээ юу ч үлээ бас агаар орчны бохирдол, газрын хөрсний бохирдол энэ төр гээд байх юм болов гэтэл бүр өргөжөөд 55 нийтээр нь энэ газрыг бүр ногоон байгууламж болгоныг ороод ирчих байхгүй. Гэтэл ерөнхий архитектор дөнгөж сая хэлж байна. Эргээд худалдаа бизнес үйл ажиллагаа тэнд төлөвлөгдөнө гэж. Ингэж болохгүй хаа. Хэдүүлээ жоохон эрүүл саруул ухаанаар хандаж энэ жоохон зөв шийдвэр гаргахгүй бол надад энэ бол маш ингээд том тоо ямар ч эдийн засгийн үр ашиг өгөөжгүй. Өөр газарт 55 газарт ногоон байгууламжаа төлөвлөөч. Ийм санал гаргачих. За баярлалаа. За би золтлын төлөөлөгч санал хэлсэнд баярлалаа. Гэхдээ бас аливаа асуудлыг нэг улс төрийн өнцгөөс нь биш, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, тэнд амьдарч байгаа иргэдийн асуудлыг мэддэг одоо хүмүүсийн хувьд энэ асуудлыг өргөн байрч санаачлаад хийгээ явж байгаа. За энэ төсөл бол 10 жилийн хугацаанд үргэлжлэн хийгдэнэ. За нэгдүгээрт тэнд гандаа орчин мэдээж өв соёл гэж одоо тэнтэй бол санал нийлж байгаа. Гэвчиг энэ гандаа орчмыг тойроод байж байгаа 5266 иргэний бас эрх маш ихээр зөрчигдөж байгаа. Бүх одоо айл хашаа тэр 0 бохирын асуудал амьдрахад одоо тэнд ойр орчмын тэр агаар орчныг бохирдуулж байгаа байдал тэр тусмаа одоо энэ асуудлыг нь та бас судалгаа тооцоотой уншиж үзээсэй гэж ингэж нэгдүгээр хүсэж байна. Хоёрдугаарт энэ ажлыг нэг удаа нэг одоо сэтгэл хөдлөлөөр хэн нэгэн оруулж ирсэн зүйл биш. Тооцоо судалгаатай бүх одоо хөтөлбөр төлөвлөгөөнд суудсан, за эдийн засгийн үзүүлэлтүүдийг гаргачихсан, цаашид одоо энэ амьдарч байгаа хүмүүсийн санал асуулгыг бас асуусчихсан. За энэ хүмүүсээс ирж байгаа санал бодлуудыг бид нар бас тусгасан. Цаашид энийг нэг одоо нэг бизнесийг байхгүй болгоод дахиад тэнд нэг хэсэг бүлэг хүмүүсийн бизнес бий болгох гэж байгаа огтхон ч тийм зүйл байхгүй. За хэрвээ гандаа орчмын энэ агаар орчны бохирдол нь өөрчлөгдөөд ингэснээр хот орчимд ямар одоо дэм нэмэр болох вэ гэдгийг маш тодорхой байгаа. Тэгэхээр энэ бол бас ойлголтын хувьд дашаа яана гэдгийг би тодруулж хэлмээр байна. За ингээд өнгөрсөн 2025 онд чөлөөлсөн газар ногоон байгууламж болно. Энэ жил чөлөөлөгдөж байгаа газар ногоон байгууламж болно. За ингээд мэдээж зураг төсөлтөөр ч гэсэн бид нэр санал аваад ингээд явж байгаа. Энэ жил дараа жил хийгээд дуусах асуудал биш ээ. Энэ 10 жилийн хугацаанд төлөвлөгднө. За тэгээд энэ өв соёл тээсэн гандаа орчимд байгаа бүх зүйл нь хадгалагдаж үлднэ. Тэгэхээр энэ та хэд маань бас танилцуулгатайгаа юмтайгаа тодорхой танилцчиж ямарваа асуудлыг бас хэлж ивэл зүв байна гэж би зүгээр хэлмээр байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас ойлголтын зөрүү байна шүү гэдгийг хэлье. За одоо иргэдээс энэ асуудал хэлцэгдэж эхэлснээс хойш за маш олон иргэд нэмж хүсэл тавьж байна. Юу вэ гэхээр бид манайх жишээлх юм бол төрүүлээд гандангийнхаа одоо ганданд манайх амьдардаг. Төрүүлээд энэ төлөвлөлтийг хүлээлгүйгээр хашаа байшингаа үнэлгээ хийгээд бид одоо амьдралын чанараа сайжруулахын тулд энэ асуудалд ормоор байна гэдэг энэ асуудал бол өдрөөр тоон нэмэгдэж байгаа. Энийг бид нар бас яг хөрсөн дээр нь бууж тооцоо судалгааг нь харж мэдж байгаа хүмүүсийн хувьд энийг маш тодорхой хэлмээр байгаа. Тэгэхээр энэ зүйлийг улс төржүүлээд хийсвэр байдлаар хараад иргэдийн энэ асуудлыг хоош нь тавьж ингэж одоо болохгүй гэдэг би бол ийм саналыг хэлмээр байна. Энэ төслийг эхнээс нь энэ хөтөлбөр төлөвлөгөөнд суусан энэ одоо хөгжлийн бодлого төлөвлөлтөнд сууснаас нь хойш тооцоо судалгаа бүх зүйлийг хараад энийг санаачлаад явж байгаа төлөөлөгчдийн хувьд маш тодорхой саналыг хэлье. Би ер нь нэг улс төрчлөлтөнд тэр гэдгийг мэдтгүү л дээ. Гэхдээ энэ сүүлийн үед орж ирж байгаа энэ асуудлуудыг харахаар манай энэ Орос орны өнөөдрийн Улаанбаатар хотын байгаа нийгмийн эдийн засгийн байдлыг харахаар бидэд нэг ноемрт иргэдийн ажил амьдрал амжиргаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ туйлын олон талын судалгаатай маш олон төрлийн баримт нотлохотой оруулж ирдэг байхгүй бол нэг 5 үгэнд оруулсан танилцуулах энэ дээр үндэслэн шийдвэр гаргалт ингээ яваад байгаа. Одоо өнөөдрийн тогтоолын төсөл дээр ч гэсэн тийм байна. Өнөөдөр би юу харах хэрэгтэй вэ гэж 10 жилийн хугацаанд гэж байгаа юм байна. Тэгвэл энийг дагсан дээр эдийн засгийн үр ашигын тооцоо тэр олон хүмүүсийн хэлэлцээр хийсэн
санал асуулга авсан хэдэн үе шаттай хийсэн тэр материалууд яагаад орж ирдэггүй? Нэрцээ бүрдүүлвэл яадаг юм бол тэгэхгүй бол одоо түрүү бас энэ өмнөх юун дээр хөөрхий гар өргөдөг ч одоо их буруу юм байгаа шүү. Дэмжихгүй хүмүүс үрч сая шахалтаар түрүү чи юу чи унах байхад ингээ хөөрх юм улаагаад бүгдээрээ гараа өргөлөн шүү. Унсан шүү ер нь бол түрүүчийн санал чи. Одоо та хэд наад энэ нэг юугаа ажилуулад өчнөө сарын хугацаанд энэ сүүлийн 2 сарын хугацаанд энэ нэг танхимын асуудлыг санал хураалтын асуудлыг шийдэж чадахгүй байна гэдэг чи одоо юуг илэрхийлж байгаа мэдэхгүй байна. Тэгэхээр би саяны харж байхад мөө хідэн төлөөлөгч нар нэр уулалцж байгаа л унсан саналыг дэмжиж гаргасан шүү. Энийг дахиж битгий давтаарай.